За өдрийн мэнд шүү манайха. За энэ Монгол улсад захин мөрөдөд тоглоомыг одоо хөөжлөхөд гар бие оролцож 300 гаруй хоног тэмцсэн иргэн байна. За ингээ манайх ихнээсээ орж ирээд ингээ шеэр хийгээд ороод ирээрээ. Хүүхэд залуучуудын амьдралыг буюу энэ нийгмээр нь тэрвэрэд байгаа энэ гэмт хэрэгтэн хулгайчийн талаар цаг үргэлж бие ингэж лайвдж үзэл бодлоо илэрхийлж байгаа. Ер нь бол ийм аимшигтай хулгайчууд их байгаад байгаа байхгүй юу нийгэмд чинь тийм биз дээ. Нийгмийн зүгээр тэр чигээр нь одоо эдгээр улсуудыг хохирогч бол Монгол улсын иргэд нийгэм тэр чигээр нь штэ олныг хамаарсан аимшигтай гэмтэрэг байхгүй юу. Энд чинь ер нь зүгээр гэмтрийн бүлгэлэх гэсэн үг. Доороо олон зуун агент ажилуулдаг нөгөө олон зуун агентд одоо дансаар орсон шилжсэн мөнгүүдийг хууль босоор хэрэгэлдэг энэ улгаачуудыг яриад байгаа байхгүй би энэ улгаачийг угаасаа даа ялангуяа энэ улгаачийг өнөөдөр Монгол улсын хууль шүүхийн байгууллага өнөөдөр ажлын их цаг болчихсон. Одоо алийн болон энэ улгаачийг дурааран зэрэг дунд зэрэг жиргүүлэх үү? Би хэлээд байгаа ч удаа дараа 99.11 гэдэг алтан шахуу дугаартай 99.11 гэдэг дугаар бол энэ Монгол улстай бол хамгийн үнэтэй гар утасны дугаараа хүн болгон мэднэ. 99.11 гэсэн дугаар тийм үү? За тэр нөхрийн барьсан дугаар унсан машины дугаар нийлээ тэр бомб гарan төрөх болж байна. За ойлгож байна уу? Энэ зүгээр хууль бус мөнгөөр асар их хэмжээний мөнгөтэй болж байгаа этгээдийн талаар би одоо яриад байгаа. Цаг үргэлж ярина. Одоо асар олон залуучууд энэ амьдралаа алдсан, тамийн догоонд орчихсон, орох орон ойж хаягүй болсон асар их хэмжээний өрийн трамптанд орчихсон маш олон иргэд над руу сүүлийн үед холбогдож байгаа. Эдгээр улсууд бүгдээр хохирогч. Тий, бүгд хохирогч шүү. Энэ улсуудыг хохирогч. Одоо энэ хүний тэр хөрөнгө орлогын мэдүүлэг зэдүүлэг, орлогын их үүсвэр мүсвэр, энэ бизнесийн их үүсвэр мүсвэр бүх юм ин шалгах ёстой шүү. Одоо хууль ёсны байгууллагынхаа. Би хэлээд байгаа. Цагдаагийн ерөнхий газрын харьяатай энэ кибернет тэмцэх хэлцэд нэг яаралтай өргөдлөг шалгуулна. Эцсийн систем өстэй. Олон хүний амьдралыг тамийн догоонд оруулж байгаа. Энэ бол аимшигын том бүлгэлээ. Энэ өнөөдөр бүгд найрамдах хятад ард улсад урд төршийн хуулиар бол эдгээр улсууд бол бүх насаараа 20 хаал авсан ч багтахаар хэмжээний асар том гэмт хэрэгтэн баггүй нийгмийг тэр чигээр нь өнөөдөр хохирож байгаа улсууд ойлгож байна хохирож байгаа. Би дотроо боддог энэ улсууд яагаад ингэж энэ үйл удаан энэ төрлийн гэмт хэрэг нь удаан үргэлжлээд байна. Ямар ч тийм ажил сүжиг авахгүй яваад байна тийм үү. Энэ яг цаана Монгол улсын бохир хууль ёсны байгууллагын нөхдүүд ард нь байгаад байна уу? Эсвэл төрийн өндөр албан тушаалтан буюу цагаан захтангууд энэ улгаачдад авилгыг хахтал өгөөд байна уу тийм үү? Ингэж байжгаад энэ төрлийн гэмтэргөө зогсохгүй ингэж байгаад байна гэдгийг би харж байгаа. 2025 оны 7 дугаар сарын 1-нд Монгол улсад захин мөрөдөд тоглоомыг бүхэлд нь оргилох хуулийг батлуулж чадсан. Энэ хуулийг батлуулахын төлөө миний бие маш олон хараал ирвэл маш олон хуурамч фэйсбүүк хаяг янз бүрийн хаягнаар занал хийсэн мессежийг бол тухайн үед маш олон хүлээж авч ирсэн. Одоо ч над руу хүмүүс залж бичиж байгаа. Энэ нөхрийн сэтэл нь амар заа, сэтэл нь амар. Энэ нөхөр нууц ноёнтон дүрээр эсгээд явдаг ойлгож байна уу? За энийг хар хөлүүд нь яадаг байх нэг бол над руу залгаж янз бүрийн улсуудаа залгуулж яриулж янз бүрийн нөхдүүд одоо тэр алан ядна гээд дарамтлан локошно явуул гээд намайг азарлна тийм үү? Хаа байгаагаас ч очиод өстө алнаа хэднаа га дарамтлагдаг эцээс ингэж айлгаж ичээж хүнийг дарамтлах заяа хүнийг локошно явуулах тийм үү хин нэгнээр захиалтаагаар яриулах энэ бүгд чинь эрүүгийн зүйл залтанд бас зүйл анги байгаа шүү чамд нэмэгдээд явна заяа нусан дарцаг минь ойлгож байна уу эхлэр нэг ихтэй солонгоо гэдэг дээр агентуудын бүх ажлыг гүйцэтгэдэг байх. Ер нь одоо бол аудитын шалгалт оруулмаар байгаа хгүй энэ нөхөр дээр аудитын заяа хууль ёсны байгууллагын шалгалтыг бол нэг яралд оруулах хэрэгтэй. Тэгж байж энэ улсуудыг бол энэ үндэс суурьаар өнөөдөр авч хаях хэрэгтэй байхгүй юу? Нийгмийг өнөөдөр хамгийн аимшигтай байдалд оруулж байгаа улсууд чинь эдгээр улсууд ч дээ. Ойлгож байна уу? Та нар ингэ бодоод үз. Маш олон иргэд өнөөдөр амьдралаа тамийн догоонд алдаад маш олон иргэд өнөөдөр амь насаа хорлоод ингэж явж байгаа. Энэ бүгдийн асуудал юу вэ гэвэл ерөөсөө нууц шалтгаан нь юу вэ гэвэл донтсон асар их мөнгө угааж байгаа энэ гэмт хэрэгтэнгүүдийн өнөөдөр зол болж байгаа байхгүй юу залуучууд хүүхдүүд маань. Тэр нь та ялангуяа яасан байх нэг бол өсвөр насны хүүхдүүд одоо энэ төрлийн мөрөдөд тоглоомын
хохирч болж байна гэдгийг би яриад байгаа. Бүгдээрээ нэг хоёр ширлэгч манайхаа. Нэг хоёр ширлэгч. Би дэдэж намайг бол янз бүрээр хэлж байгаа. Чи юм уу мөрөдөд ломч чи юм уу ямар сайн нэртэй юм хулгайчаа гээд намайг тэгдэг. Үнэн би муу нэртэй луу танстай. Тэгтээ би эх орон газар шороо байгалийн байлгаа худалдаж идэж уу соглоогүй. Мөрөдөд лом гэдэг аимшиг энэ хатуу замлаар 30 гаруй жил явсан иргэн. Би өөрөө энэ зовлон дэндүү ойлгодог. Дэндүү олон залуус, дэндүү олон иргэд амь насаа алдаад, амь насаа хорлоод, орх орон ойж гайг байхгүй, архины хамааралтай болоод, харт амиг гэдэг аимшиг юм руу ороод, сэтгцэн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн шараадны эмнэлэгт захин мөрөдөд лом тондох гэдэг шин төрлийн галзуугийн төрлийн өвчин туссан залуус маш их байгаа учраас эдгээрийнхээ хойноос явж байгаа. Юу нэг юм уу хэдэн гар өнөөдөр 13 тоглолдог, моголдог, покер тоглолдог, хэдэн хүн тойроод нэг Техас тоглолдог, моголдог бол амар гимт хэрэмсээд ах юм ирсэн огтхон байхгүй. Өнөөдөр ийм байхгүй юу? Энэ мөрөдөд тоглоомын ертөнцийн нэр нь тодорхойгүй энэ хулгайчууд чинь жинхэнэ аимшигтай хулгайчууд байгаа байхгүй аимшигтай. За би тоглоомын ертөнцийн улсуудыг бол хүрнэ өгүүлнэ бас мэднэ. Өнөөдөр эцсийн хууль батлсанаас хойш Монгол улсад маш олон зуун домын хаягуудыг хаач чадсан. Энэ покер эрийн клубүүдийг хаач чадсан. Хууль ёсны байгууллага арга хэмжээ аваад байгаа харагдаж байгаа. Боловч яг том дайсан буюу нийгмийн хамгийн том дайсан заяа Монгол улсын дотоодын зах зээлийн эдийн засагт эргэлдэх ёстой мөнгө тэмдэгтүүдийг өөдөө гадаад руу зөөж байгаа хулгайчууд тийм бүлэглэл байгаад байгаа байхгүй бүлэглэл. Энэ бүлгэлийн толгойлогч нь одоо наад энэ Баян Бавуу гэдээ би хэлээд байгаа энэ Бавуу гэдээ итгээд асар их хөрөнгөтэй болчихсон заяа. Би хэлж штэ. Зүгээр би та нарт наад захын юм ярьж байгаа заяа. Хэрвээ энэ Бавуу гэдэг этгээдийг үнэхээр би гүтгсэн, доромжилсан өдөр байдгийн бол хууль ёсны байгууллагаа хандаарай заяа. Би хуулийн хариуцлага хүлээгдэл нэглэд бэлэн байгаа. Өнөөдөр 9.11 11 12 гэдэг алтан дугаар шахуу энэ дугаар зах зээлийн үнэлгээр хэд юм бэ? Та нар боддоо багтаа 3 4 500 сая байгаа. За 11 гэсэн машины автомашины алтан дугаар сэр нэрөө ОБО юм хэдийн тэрийг сайн мэдэхгүй байна. ОБО энэ юу ч гэдгийг янзын сэр байх юм бол багтаа 100 сая төгрөг байгаа. Сүүлийн бензин кадас G63 юу ч хэлдэг хамгийн сүүлийн загвартай G кадас бол багтаа 7-800 сая төгрөг байгаа. Боддоо. Өнөөдөр тэгэхэд энэ этгээд тэр бом гарын дөрөвний утасны дугаар гар усны номер машин ийм хөрөнгөтэй байгаад энэ нөхрийг амьдарч байгаа орчин энэ хүний одоо дансаар орж гарч байгаа энэ бүгд хоомыг шалгуулад бүх юмыг шалгах ёстой байхгүй юу? Энэ чи асар олон залуусын амьдрал хамгийн догоонд ороод байна. Асар олон хүүхдүүд өнөөдөр сүрж байна. Хүүхдүүд өнөөдөр яг амьдрах тийм үү? Яг амьдрч сурч мэдэх насан дээр өнөөдөр энэ захин мөрөдөд тоглоом онлайн казино сайт буюу OneXBet, Melbet-ийн энэ казино сайтад ороод донтоод сүримаа болж байна гэдгийг би яриад байна шүү дээ. Сүримаа болоод байна. Нүдэн дээр сүримаа болж байгаа шүү дээ. Сурч мэдэх ёстой. Хүүхдүүд маань энэ тоглоомонд ингээд спорт бооцоо гэдэг юм тавиад ингээд нүдэн дээр сүрээд хахад би ирээдүгөө хамгаалахын төлөө өнөөдөр ингээд шигүүлүүлээ сэрвүүлдэг болгон лайв хийж байгаа. Хизээдэж хожихгүй энэ мөрөдөд тоглоомд ялагч гэж байхгүй. Заа юу. Энэ мөрөдөд тоглоомд ялагч хэн бэ гэвэл мөрөдөд тоглоомын зохион байгуулалт гэмт хэрэгтэн буюу одоо гадаадын казиносуудын гар хөл болсон Монголын залуусын амьдралыг бүрэн бүтэн тэрж байгаа энэ этгээдүүд чинь асар их хэмжээний хөрөнгөтэй баян болсон байгаа. Энэ өдөр Монгол улсад хууль эрхтэг шүүждэг юм бол энийг одоо заавал шалгуулна. Одоо сүүлийн үед 5-6 залуучууд над руу орж ярьж байгаа. Энэ манайсууд Melbet-ийн агентуудаар сүрээд хамаг амьдралаа алдсан дансны хуулга бүх юмаа одоо бэлэн болоод окей болоод над дээр ирнэ гэсэн энэ бүгдийг хууль ёсны байгууллага хамтруулаад авч игнөө. Хамсруулж авч игнэ. Эцсээс өнөөдөр асар олон залуусын амьдрал за тэр мэдээж тэр Бавуу гэд итгээд одоо 30 гаруй насны юм шиг байгаа. Одоо зураг хөрөг мөргийг одоо удахгүй олж ижгээд оруулнаа. Эхнэрхийн хамтд нь оруулна заяа. Нийгэмд өнөөдөр болохгүй зүйлийн төлөө өнөөдөр шүглүүлж би өнөөдөр 3-4 өдөр дараалан лайв хийж байгаа боловч би 300-аад хоног яг энэ мөрөгдөд одоомын эсрэг энэ гимтэргийн эсрэг дэмжиж хуулийг батлуулсан учраас цаашдаа энэ төрлийн гимтэргийг талсан зогсооно. Өнөөдөр хүний амьдралын их усрыг шууд босгосоор дээрэмдэнд уцаж байгаа асуудал байхгүй юу? Ойлгож байна уу? Тийм асар их хөрөнгөтэй болох ямар ч боломжгүй. Өнөөдөр Монгол улсын дотоодын зах зээлийн эдийн засаг Монгол улсын бизнес ямар хүнд байгаа вэ? Бараг гадар мөнгөтэй хүн байхгүй шүү. Мөнгөтэй хүн байхгүй.
Өнөөдөр мөнгө хүнд байна гэдэг энэ агентууд буюу энэ агентуудын босс энэ бав гэдэг этгээдийн данс юм а ихнэр хүүхдийн дансаар энэ асар их хэмжээний мөнгө явагдаж байгаа. Би бол зүгээр аливаа юмны хойноос явал тууштай явдаг гар заяа. Тэрээс би тэр намааг дарамтлах гал, намааг янз бүр болох гол, пяцта янз янзын хүмүүс бичээл тийм биз дээ. Чамааг янзлнаа гэн хэр нүртүүлсэн дадраад гэн тийм үү. Миний хэр өнтөрсөн байна уу? Миний ядруу амьдралтай байна уу? Миний тэр баян шинд гэр ороод амьдрдаг байна уу? Бүр октоосоо хамаа байхгүй байхгүй юу? Өнөөдөр нийгмийг тэр чигээр нь үнс бодож байгаа задуусын амьдралыг тамийн тогоонд оруулж байгаа этгээдийн талаар би шүглүүлж ярьж байгаа. Би эсвэл хэрвээ энэ хүний би тийм бизнес хийдгүү, тийм юм хийдгүү бол би хариуцлага би өөрөө өрнэ. Хүн гүтэлсэн гэж хуцаж байгаа бол би хариуцлагыг жинхэнэ өрнө. Хариуцлага жинхэнэ өрнө. Яагаад манай хууль ёсны байгууллага сохор дүлийн юм шиг байна та нар ơi. А? Та нар нийгэмдэг гэр бүлийн хэрүүл янз янзын хэрүүл болоход сүрчин дарчин болгоод шалгаад сүрчин дарчин болоод явдаг ш та нар ơi. Тийм эхнэр хүүхдийн хэрүүлийг олон төмөнд од болгоод нөгөө олонны дагагч имплюсер далрууд нь хүний амьдрал руу хуруу дүрцгээд хуцаад гардаг штэ. Далрууд минь ой. Яг нийгмийн чинь сүрүүлээд байгаа энэ аимшиг болцроотой одоо арга хэмжээ авал та. Би бол эцсийн хүртэл явна. Би бол зогсдог хүн биш. Өнөөдөр хүний хэн нэгнээр захиад болж байгаа аахгүй ойлгож байна уу? Тэрний доор байдаг хамаард бүхий этгээдүүд хэн нэгэн этгээдүүд нь 99.62 хэдүүлээ дугаараа салгаад янз бүрийн бичээд локошно явуул чамааг алнаа мөн нинжа мэн миний нинжа байна уу юу байна уу огт падли байхгүй эцээсэд олон залуусын амьдралыг тамийн тогоонд оруулаад байгаа мó нохон гөлгнүүдийг би яриад байгаа нохон гөлгийг энэ баавуу гээд 30 насны гөлөг байгаа. Одоо энэ хүн Монголд байна уу? А? Хилний хориг моргийн 50 ч нулгачиг одоо энэ Монгол улс байгаа мó? Энэ тэдэг яаралтай шалгал та. Би хэлсэн үг эцсийн хоолндоо бол цаг үргэлжийн сав болноо. Би түж аймхаа хулчгар аливаа юмнаас урд сурдаг хүн бол би огт биш. Октоосоо биш. Эцэст олон залуусын амьдрал хамгийн тогоонд орж нийгмээр өнөөдөр мөрөдөд бадарчаад байгаа штэ. Юу нэг покер сайт мад юу марууд хоошоо цаашаа нэр шүү. Асар олон залуусын амьдралыг нийгмээр нь залгиж байгаа этгээдийн талаар ярьж байна. Өөр ангаа аймгийн хараад биш байгаа. Мөн хон гөлөг хой. Их том болгаач. Би нэг залгаж үтсэ. Энэ дугаард дуудажсэн чи одоо яагаад бистаа энэ аимшиг мөрөдөд одоо зохион байгуулалт агентуудыг ажиллаад чи одоо болооч бистаа мань олон залуусын амьдрал сүрж байна гэж бэлдэж байгаа. Уцын цаанаас үнэхээр ийм муусан нохон гөлгнүүд минь одоо Монголын залуусын бид ч ээж аав нарын амьдралыг залгичсан хэдэн заяа. Би одоо 51 настай бидний үеийн нөхдүүд бол тоглоод өнгөрч тоглодог усуд өнгөрч унаад эцэс мөрөдөд одом гэдэг айгүй муухан нэр авдаг юм аа. Намаг бол луу гэдэг нэр авдаг. Үхсэн элдэнцгийн луу байт юм бэ биз та. Бүх насаараа мөрөдөд тоглосон луу нэртэй болго могоон жарахаа цаашаа голцсон байгаа. Бид чи юу ч байхгүй, ямар ч сэтгэлийн тэнхээ байхгүй. Бүх юм мөрөдөд гэдэг зарвалсан, тэг зарцуулсан, бүх цаг хугацаагаар зарцуулсан, бүх өөртөө байдаг амьдралаа бүгдийг саруулсан. Эцэс жинхэнэ хүний амьдралыг сорж шударгаачд өнөөдөр ингээд томроод бэдэлцээд янз янзын хүнээр яриулаад энэ чинь зүгээр хүнийг өнөөдөр яг эргүү хөлөө ярих юм бол наа чинь хүн хараар яриулах, хүн хараар дарамтлуулах, захиалах байхгүй энэ чинь ойлгож нь локошно явуул. Би локошно явуулаагүй. Би айсандаа биш. Эцэс наал адрацын хүнийг бол урдаа шааж чадахгүй. Араас харанхуй шин энэ тэнд явжаад араас путалаад буудаад юм уу янз бүр болоод миний амь насанд хүрчих магадaltaй болгоочод байхгүй. Тийм учраас би локошно явуулаагүй. Яг үнэн гэлгээд зүгээр энэ улсуудын гар хөл асар урт байгаа байхгүй. Асар урт. Яагаад гэвэл асар их хэмжээний ийм их мөнгө ашиг онжоо олж байгаа ийм асар их хууль бус мөнгө олж байгаа этгээдүүд чинь дандаа хууль ёсны байгууллагын бохир хурандаа нар ч юм уу төрийн өндөр албан тушаал цаана хаалт болж яадаг хамгаалж яадаг хулгайчууд ард нь байдаг учраас наадал чи пэдгэр вэ штэ яавал яага мал алдрууд тэргүй энэ онлайн тоглоомор нь дөөрдө залгаад ингээд дуусчих юм чинь энэ хулгайч бахирч идэг болохгүй энэ хулгайч янз бүр болгоо иж штэ гэсэн бодолтой байх. Намааг бол харин занаад янз бүр болоод бол яаж чадахгүй шүү мө нохон гөлгүүд минь заяа. Нохон гөлөг тэр бааваа гэд гөлөг тийчээ. Эцээс ямар олон залуучуудын амьдралынх нь нүдний толио унтсан ямар олон залуу гэр бүл сал санаж ямар олон бяцхан зүрх өнөдөр өнчилсөн бэ. Ямар олон залуучууд амь насаа хорлсон бэ. Энэ бүгдийг танад өсөж үтсэн үү мө мал минь чи бас өөрөө хүүхд шуухтай байдгүй мө мал минь ой.
Олон залуу гэр бүлийн амьдралыг тамийн догоод оруулсан мó нохоон гөлөг минь чи одоо наад энэ хорлон сүдгүүжтэй зогсоолтой мó нохоон гөлөг минь ээ. Одоо хууль ёсны байгууллага шалгаач юуг нь хүлээгээд байгаа. Усны дугаар нь байна тэр улгаач чинь. Ундаг машиныхын дугаар байна. Ундаг машиных нь одоо би загварыг нэлээд өглөө. Энэ үнэхээр Монголын хуулийг хууль бодож байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Энэ бохир хуультай бохир энэ мөнгө төгрөг авдаг энэ хууль ёсны байгууллагын этгээдүүд ард нь байгаа учраас энэ өн удаан оршиж байгаа. Энэ бол ойлгомжтой. Үгүй яах вэ? Намайг юу ч харлуулад, юу ч хутаан дарамжлаад, юу ч гүжигдэж болно. Хамаагүй заяа, хамаагүй. Би бол юу ч хэлээд яаж ч яриад бол заслахгүй болсон нөхөр штэ. Ойлгож байна уу? Тэгэхээр ерөнхийдөө идэ ийм байгаа байхгүй юу? Өнөөдөр мөрөдөө тоглоом гэдэг юм чинь хор өнөөлөнтөр би яриад байгаа байхгүй юм. Захин мөрөдөө тоглоом та ялангуяа энэ онлайн казино ажилладаг энэ нохон гөлгөнд хэлдэг энэ 1xbet, mailbet гэдэг энэ хоёр агент бол одоо хууль батлсан цаг мөчөөс ахуулаад ерөөсө хүчийг авчихсан. Хүчийг авчихсан. Өнөөдөр онлайнд яаж ин шууд болон шууд усаар фэйсбүүк дээр зар сурталчилгаа хийн явж 1xbet, mailbet-ийн агентууд явж штэ. Манайх шуурхаа 24 цаг 2 шуурхаа тэдэн үеийн бонустай бонус гэдэг юм бол та хоёроо асар хэмжээний мөнгө алдах юм бол танд 2-3% бонус өгөн тэр бонус оноо таны данс руу орохгүй заяа хэзээ ч орохгүй. Таны тэр одоо донтоод шүглээд алуулаад дуусчихаа тэр аккаунт руу чинь яваад орон заа ойлгож байна уу? Тэгээ та тэрийг яасан байх нь вэ? Та 10 саяыг аллаа танд нэг мө 50 60 70 80 цасны бонус өгөн та тэрийг аваад нэг дараад мултраад очино. Наадах чи яаж хүний мөнгийг авах, яаж хүний амьдралыг ховх сорох марх бол өстө бүр илэн талангуй ойлгомжтой байхгүй юу? За манайхаа бүгдээрээ 3 ширэлч манайхаа. 3 ширэлч. Өнөөдөр гантамар гэдэг хүний тэмцэл бол цаг өргөж нийтийн гашин төлөө нийт ахын дүүсийнхээ төлөө одоо би энэ ирээдүйн хойж болсон дүүнер хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж байгаа. Тэмцэл гэдэг бол цаг өргөж ийм л байх ёстой. Аливаа юм нэг өдөр яриад маргааш нь мартдаг тийм үнэнний санамжтай тэмцэл хийгээд бол огт хэрэггүй. За огт хэрэггүй. Огт хэрэггүй шүү. Өнөөдөр ингээ бодолтой. Тэр хүний 99.11 12 гэсэн алтны шахуу 99.11 чи Монголын бизнесийн одоо нүүр тал болсон л үнэтэй уцны дугаар бат тийм үү? Үнэхээр энэ дугаар яасан байх нэг бол 99.11 11 12 гэдэг дугаар багтаа 3 4 400 сая байгаа. За юу ойлгож байна уу? 11 гэсэн алтан машины алтан дугаар бол асар үнэтэй байгаа. Багтаа босгох зүйл өнөө 50 60 70 100 сая байгаа. G63-аас бензин кадас бол багтаа 7-800 сая байгаа. Сүүлийн үеийнх нь ойлгож байна уу? Өнөөдөр ямар бузрын пистад өнөөдөр монголчууд тэрүүлээд байгааг би өнөөдөр шүгэл үлээж ярьж штэ. Өнөөдөр намайг ингээд лайвдангууд хүмүүс зарим хүмүүс намайг хад үзэж байгаа. Зарим гарууд энэ өөрөө тоглолтог пистаа байж олон юм гуцаад байх ингээд. Би тоглоом чинь үнэн. Би бүр бүх насаараа мөрөдөө тоглоом гэдэг аимшиг замдаа луу гэдэг нэр авсан. Луу гэдэг нэр аваад яах вэ? Жаавал луу гэдэг чи одоо хятадын ламтан биз дээ. Өнөөдөр зөв могоон жарааха цаашаа болчоод байж гинэ. Угаасаа ойлгож байна уу? Та нар ингээ бодолтой. Энэ төрлийн гэмтэргийг дарсан зогсоод хууль ёсны байгууллага өнөөдөр энийг шахаж шаардаад би альтай тэмцэх газар тагнуул. Цагдаагийн ерхий газар кибертэй тэмцэх бүх алхам дотонд нь өргөдийг өгчөөж энэ улсуудыг хууль ёсны байгууллагын өндрийг авахж яг үнэн эсхийг шалгуулна. Тэ. Үнэхээр би энэ улсуудыг гүжигдэд гүтгээд зөвхөн хэвийн бизнес хийдэг улсуудыг хандамар гэдэг хүн өнөөдөр би гүжигдэж гүтгээд янз бүр болж өгд би хэрүүгийн хариуцлага өөрөө би жигхэн хүлээн заяа. Би болдож аливаа хариуцлагаас бултаа зүхтаагаад айгаад урваад шурваад байдаг хүн би огт биш ээ. Намайг бол Монголын гарууд бүгдээрээ мэдчихэе. Би бол бүх насаараа шалгар явж байгаа. Эцсээс өнөөдөр хүүхэд залуучууд чи амьдрал тамд ороод балраад дэжтэй гэдгийг би яриад байгаа штэ. Энд яагаад хариуцлага тооцохгүй байгаа? Энэ талаар яагаад хил мэдээллийн байгууллагаас ярьцлага авахгүй байгаа юм? Олон төмөд нээлттэй байх хэрэгтэй, нээлттэй. Өнөөдөр намайг хэн дэмждэг бол өнөөдөр их хурцгаан намын дарга нэм осрын учирд гэдэг хүн намайг жигхэн мундаг дэмждэг ойлгож байна уу? Энэ хуулийг баталцахад би энэ сошиалист ардмын төлөөлөл болж 300 гаруй оны тэмцэж нэм осрын учирд одоо Монгол ардын наамын дарга улсын хурлын дарга ордноо шүгэл үдээжж хавсар тэмцэж энэ хуулийг батлуулж чадсан. Өнөөдөр ингэ та нар бодолтой одоо цагаан ногоон сар болдоо тэтгэрийн хөгжүүлд нь одоо энэ
Батлан даагч гэдэг юмд байхгүй болоод ингээд хаалт болсон юм авч чадахгүй, нийгэм дэндүү харамсалтай, бүх юмны үн тэнгэрт хатчихсан. Ерөөсө аюултай байгаа ш. 1 кг мах одоо ямар үнэтэй байгаад та нар мэдэж байна уу? Үхрийн мах 26,000 болчихсон. Бүх юмдаа хүндрэлтэй. Одоо дотоодын зах зээлийн хилээс зэрэглэх ёстой мөнгөнд тэмдэг чи ингээд энэ хитгэн агентуудын гараар ороод энэ олигарх хулгайчийн дансаар ороод ингээд үгүй болж байгаа байхгүй юу? Би хэлээд байгаа шүү дээ. Энэ агент хийж байгаа улсуудын чинь толгой энэ бавуу гэд жамбал тарж бавуу гэд өөр ангаа итгээд ойлгож байна уу? Энэ юм байгаад байгаа байхгүй юу? Яг чухал үннийг би хэлье заяа. Эцэст энэ гадаадын казино сайтыг чинь өөрснөө Монголд орж иж мөрөдөө тоглоом явуулаагүй маа. Энэ зүгээр цаанаас нь доменийг нь төлж хөлс төлөөд энийг явуулгаа итгэдэг чинь наадуул чинь байгаа даа байхгүй юу? Ойлгож байна уу? Наадуул чинь бүх ашиг бүгдийг хогс орж байгаа. Бүх ашиг бүгдийг хогсроод хэдэн 100 мянган залуусын амьдралыг тамийн догоонд оруулж байгаа. Хичнээн олон залуучууд өөдөр эрүүгийн гэмтэрэгтэн болсон, шүүгийн шийдвэргүйс хориг байгаад ялтан болсон байгаа билээ. Хүн болго мэдж байгаа штэ. Харт амиг гэдэг юмд бол сэтгэл гутралаас олж хүн харт амигнд орно, амь насаа хорлно. Энэ үрийн дарамт Трамп гэдэг юмаа дийлхэ байгаараа ерөөсөө амь насаа хорлох, алгалаад сэтгэл сааны гүн дарамтанд орж одоо шар адны эмнэлтийн галзуу гэдэг өвчин тусах бүх муухай юм шингэсэн мөнгө байгаа даа байхгүй юу? Ойлгож байна уу? Би хэлж байгаа энэ бавууга тулгаач энэ 99.11 энэ үнэтэй G63 маруу үнэтэй машин дэрэг аваад ингээд баяжсан байгаа асуудалт нь хэлэхэд энэ одоо маш олон залуусын амьдралын үхэл хагцал нулимс цус шингэсэн мөнгө байхгүй юу? Ойлгож байна уу? Ойлгож байна уу? Тэрнээс энэ улгачууд ингэж их асар их Монгол улс өнөөдөр бизнес ямар байгаа вэ дээ? Үгүй би ядаж хэлж үстэй Монгол улсад топ байдаг одоо бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд баялаг үтээчдэг Макс групп гэдэг шүү дээ. Максын гамбаа гэдэг. Би тэр хүнийг таньж мэдгүй ч тэр хүнийг асар их хүндэлдэг. Өнөөдөр Максын гэдэг тэргүүлтэй бүх энэ бизнес бүх юм нь сайн сайхан явж энэ хүн хулгай ядгүй хэдээс улс төрчтэй зууралдгүй нэг юм шиг байна гэж боддог. Би иймэрхүү улсууд ингэж тасраад бизнес хийж бол тэр улсуудыг би юу гэж тавьчих вэ? Ямар ч бизнес хийгээгүй нохон гөлөг өнөөдөр ой энэ мөрөдөө тодом зохион байгуулад ингэж явсаар хагаад ингэтлээ амар тасраад байгааг чимээгүй хараа сууж чадахгүй. Энэ олон залуусын амьдралыг тамийн догоонд оруулж байгаа байхгүй юу? Олон ард нь хэн хогрчгод энэ Монголын залуус нийгэм тэр чигээрээ хогрч очоод байна. Одоо яах ёстой? Ингээд алуулаад энд ингээд үхтэн цэник депог нь хийж өгөөд тэр олсон мөнгөний үхтний олгаачид идэж уугаад ингээд байж явах юм уу? Яагаад хууль ёсны байгаль дөрөлтөө хөдлөхгүй байгаа? Би жиж мөнгө гэдэг юм чинь яах вэ? Хүний амьдралд орохтой орж гарахтаа гардгийг ойлгож байна уу? Асар их мөнгөний шунал буюу асар их мөнгөний донтолт туссан улсууд чинь наадуулчин байгаа байхгүй юу? Цаг секунд минутаар өнөөдөр залуусын амьдралыг тамийн догоонд оруулж байгаа. Одоогийн байдлаар 4-5 залуучууд над руу холбогдож байгаа. Одоо нэмэгдээ дахиад 10 болохоо 20 болохоо өчнөө олон хүмүүсийн өрөдөл гомдлогоор энэ хулгайчийн хөндрийг агуулад арцгийн тул шалгуулнаа. За ёо. Надад бол алдах юм огтосоо байхгүй. За ёо. Эцэс өнөдөр ямар олон залуусын амьдралыг томын догоонд оруулж байна. Ямар олон бяцхан зүгүүд өнчилж байна гэдэг хамгийн аимшигтай байхгүй юу? Энэ бүгдийг би төсөөлөх биш. Энэ бүгдийг нүдэрээ харж байгаа нийгэмд. Өнөөдөр мөрөдөө тоглоом баяжсан хүн гэж би сонсоогүй. Мөрөдөө тоглоом тоглоод өнөөдөр модоо барьсан орх орон хойч хайко болсон алгалаар шүүгийн шийдвэр гүйцэх хориг байгууллагын ялтан болсон залуусын талаар би бодит мэдээллүүдийг мэдж байгаа. Тэгээ би дээр нь одоо шууд хэлэхэд заяа хүнийг ингээд дараа утасны дугаарыг хаанаас олсон юм мэдэхгүй. Миний дугаараар олж ир залгаад заяа. За яг бид 90.11 гаруй залгаад тэр мэдсэн байх. Тэн дээр сүн гүтгэхгүй. Тэгэн гот орж ирээд шал өөр 99 дугаараас орж ирээд алан нэтнэгээ чамаа янцлаа чамд би бол хүрнэ юм уу нинжа гэд миний нинжа дуудаад яах вэ мо далдраад байна. Цагтаа бас нүдэндээ галтаа нүүрэндээ цогтой аав ихүү байсан юм. Монголын ард түмэн аваа мэднэ. За Монголын ард түмэн гэж бас томроод яах вэ? Монголын мөрөдөө толгомын ертөнцөөр залуус намайг бол мэднэ. Ойлгож байна уу? Эрдэнтийн дөмөөгөөд би ч бас ширтэ аавын хүү шүү бас заяа. Тэр оргийн хүнд дарамтлуулаад тэр оргийн хүнд занал хийлгүүлээд нэг чимээгүй болцдог аймхагийн аавал биш ах гэж бодож байгаа өөрийгөө. Өнөөдөр ингэ бодоод байгаа байхгүй да. Та хэлэхэд
Хор хөнөөл нь дэндүү амар байхгүй. Хор хөнөөл нь заяа хүний амь насыг хөнөөх төрүүлдэг заяа. Ойлгож байна уу? Хүний харт амиг гэдэг амьшийн тахал руу ороход бүрэн 100% нөлөөлдөг заяа. Тэгээд энэ өсвөр насны хүүхдүүд сурч мэдэх насан дээр одоо энэ мөрөдөд тоглоом энэ бит гэдэг юмыг тавиад дуусч битийг хин тавилж байгаа. Битийг покерсаа тавилдаг юм үгүй. Битийг араар тавилдаг юм үгүй. Битийг ганцхан OneXBet, Mailbet гэсэн энэ гадаадын казино сайт буюу агентаар үйлчлүүлдэг энэ гадаадын казино сайт л битийг тавилдаг юм аа. Өнөөдөр бит тавиад яасан байх нүгүүд хизээч мөнгө хожихгүй ойлгож байна уу? Зүгээр та хожих байсан ч та таныг автоматар цаанаас янзалж байгаа. Ийм янзалгаанд ороод адуудаад байна гэдгээ дүүнер минь ухаарахгүй та нар би хэлээд штэ. Өнөөдөр мөрөнд ялагч байхгүй. Мөрөдөд лом хин яасыг бол захин мөрөдөд лом зохион байгуулдаг гадаадын казинозыг гардан гүсийг нь Баян Баавуу гэдэг нь хулгайч Өөрөнгө аймгийн этгээд энэ л асар баян болж байгаа ойлгож байна уу? Энэ бүлэглэл баян болж байгаа болохоос өнөөдөр Монголын ард түмний амьдрал өнөөдөр хөгжин цэцэглээ сайхан бодоод байгаа юм бол огт түүч байхгүй. Яг үнэн шүү. Ой, тэгснэ одоо бас хойш дээр хой явж байна. Одоо энэ Монголын ард түмэн үндэгдэх үнэлэмж өндөр төрийн өндөр албан тушаалтангууд та ерөнхийдөө чухнагийн хөрсөх явж байна. Нэгдүгээр. За хоёрдугаарт нэг альсан намын цогтгөрл явж байгаа гинөө. Элбэгдэрч суугны үс үстэ. Энэ альсан намыг хин өнөдөө өдөрж байгаа. Захиг элбэгдэрч өдөрж байгаа Америкийн нэгдсэн улсаас мэдж байгаа юу? Өнөөдөр Монголын ард түмний амьдралын төлөө нэгч дуурдаггүй сөрөг хүчин альсан намтайгаа та нар мэдж байгаа юу? Бүр үхэд талдруу саарах альсан нам штэ наад болч ажлын алтаараа зэрэг бүгдээрээ хулгайч нар. Өнөөдөр захигийн элбэгдэрч энэ сайхан бэлэг нарыг Монгол улсын шүүгээр оруулж ирж чадаагүй цагт Монгол шударгаас үжиж байхгүй. Ойлгож байхгүй. Өнөөдөр аимшигын хоёр том хэрэг өнөөдөр яаж Монголын шүүх шийдвэр гаргаж хариуцлагыг Монголын ард түмэн бүгдээр мэдж байгаа штэ. Хүний амь насыг хөнөөж яхад хажууд нь байсан хамжиж гэдгээр шүүхийн процесс хүртэл өнөөдөр ялчаар татаж явж исэн этгээдүүд шүүх хурал дээр гэрч болоод хэрэгэн хэрсэхгүй болж байгааг Монголын ард түмэн бид нар бүгдээ харж байгаа. Хоёрдугаар яасан байх нь олигархуудын хүүхдүүд нийлсэн нэгнийгээ тарилах цөм зохио залуугийн тэр бом хэдэн зуун сая төгрөг өгцсөн гэд мөнгө өгөөд болдог болсон энэ хорвоо юм уу? Шүүхийн үнэн төрхийг харуулсан аимшигын хар дарсан өдрүүд байсан. Тэгэхэд өнөөдөр борчуул дээр доод шатанда шүүх яаж үүсгэхийг та нар харж байна уу? Ерөнхий боловсролын сургуулийн нэг захирал биеийн тамирын 2 багшд 2.8 жил 2.5 жил 2 жилийн ял өгж байна. Энэ нь яасан байх нэг улсыг орноо шамшигдуулсан байна. Биста хэдэн зуун тэр боман хохирд очруулсан энэ жигэн том хулгайчныг болохоор ялж чаддаггүй байж та нар доод шатанд бол Монголын шүүх ийм амар үүсэж байгаа байхгүй юу? Сургуулийн захиралд 2.5 жилийн ял өгж байгаа. 4 жил нийтийн албанд ажиллах хэрэггүй. 2 биеийн тамирын багш нь 2 жилийн хорих ял өгж байгаа. Улсад 185 сая төгрөг хохирд очруулсан нийт төд гэж байгаа. Биста нөгөө энэ хэрэгдээ тэр мэрэгэн гэдэг өмгөөлж чадсан сэтгэл санаагаар шууд та их Монголын задуусыг монголчуудыг шоронжуулахгүй гэж ярьд юм билээ та. Тэдний одоо шоронд хийж яах чаа? Ийм муухай шийдвэр гаргаж байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Доод шатандаа бол бузар. Доод шатандаа Монголын шүүх бол яг ингэж амар үйлчилж байгаа. Өнөөдөр элбэг дээр сайхан бэлэг нарыг их орднож шалгуулыг би хэрэл ороос хэдэн 100 мянгаараа үтсэн. Өнөөдөр манай шүүхүүлэгчний байгууллага сохор дүлийл байж байна. Аль нь ч дуурдаггүй, аль нь ч ярьдаггүй. Энэ хүний талаар дуурд дурсаж чаддаггүй. Мянган 82 хэн иргэн өнөөдөр санал хүсэлт ягаад энэ төрийн өндөр албан тушаалтангууд хэн сайн байна, хэн нэрэнтэг өндөр байна гэдэг 1082 хүн шийддэг болсон юм уу? Монголын ард түмнийг Монголын ард түмэн 3 сая 400-аас штэ 3 сая 500 мянган иргэдтэй штэ. Харин ганцхан хүний мэгэлчээ. Тэгвэл нэм маслын учраас Монгол улсад харин хамгийн мундаг хуулийг батлуулж чадсан мөрөдөд амд асан цус хуулийг батлуулж одоо их хурлын дарга болоод иргэдтэйгээ уулзаад ингээд яваад байгаа хүн чинь харин 91 номерт 8 юм болно. Бидний нүдээр харахад тэр хүн нөгөө Лодо самбуу мамбуугийн баг Лодо самбууг бас маш мундаг улс төрчрөө тавьчихжээ. Пицца пи чортста Монгол улсын төрийн талбайг урж исэн юм уу хар гөлөг одоо нэг 90 өндөр яваадах нь юу гэдгийг.
Өнөөдөр гадаадын банк оруулж ирээ би ирэл оруулсан. Одоогийн байдлаар 180 мянган иргэн үдсэн. Энэ бол асар зөв байхгүй юу? Банкны өрсөлдөөн гэж байж ээж энэ Монгол банкны монопольсон энэ хүнд суртал энэ банкны зээлийн хүүгийн дарамт бүх юмнаас салах нь хамгийн зөв. Энэ бол Нямоосын өчрөлийн гаргасан энэ шийдвэрийг бол би бол шууд толгоогоо дохиод 2 гараа өргөд дэмжиж байгаа. Монголын ард түмэнд дэмжинэ. Өнөөдөр банкны дарамтанд орчоод өнөөдөр монголчууд яаж үйлдэл хийж байгаа вэ? 120 сая төгрөг нэг ипотекийн зээл ч юм янз бүрийн зээлээр байр худалдаж аваад банкнаас мөнгө авах юм бол та бүх насаараа төлж 200-300 сая төлөөд бурхан болдог нөгөө байр нь 120 сая тухайн үед авч ирсэн бол одоо 240-50 сая төгрөг төлж даабл гарan цаашаа төлж өнөөдөр орх орон ойч хаягтай болдог. Тэгж хөдөлмөрж байр хөдөлмөрж бүх насаараа хөдөлмөрсөн Ахмад Настангуй чи одоо ингээд тэтгэврийн зээл авахар 36 сарын зээлээ авч чаддаггүй. Яасан байх нь өгөөд батлан даагч гээд хизээж биелэгдэшгүй таалах бизнес Ахмадуудыг дайны цагийн хуулиар бол зүгээр минжүүлсэн талбаар 2 гараа дээш нөргөө тэтгэврээ бариад ингээ яваа. Минд өртөгөө нэгдэн 36 сарын зээлийг өгнө гэж одоо яг адилхан шаардлага тавьж хүнд суртал. Энэ бүгдийг зогсоож энэ бүгдийг устгахын төлөө өнөөдөр Монгол ардын намын дараа их хурлын дараа Нямоосын учраас гадаадын банк оруулна гэж яаж энэ хамгийн зөв. Өнөөдөр яг ингэж ярингууд Нямоос тэр мө элбэг дэржи сугны ус нөгөө бол одоо бацаа битсэн байгаа. Боос бичиж аваншлаа. Гадаадын банк оруулж ирсээр Монгол улс гадаадын хшилд орно гэж. Энэ яаж вэ? Энэ зүгээр банкны монопол болсон банкнаас хүү авч иддэг энэ хулгайчуудыг эрх ашиг хамгаалагч нар аахгүй эднэр олигархуудыг хамгаалагч нар эмсэсчүүд. Өнөөдөр ингээд 42 мянган дагагчтай пэйжээс лайв ихээр 400-500 нүд гарч ирдэггүй миний хаягн дээр цаг өргөж репорт блокын дотор байж байгаа мэдж байгаа. Гэтэ хүний дуу хоолой зогсохгүй. Би бол Монгол улсын үндсэн хуулинд заалттай үг үзэл бодож чөлөөтэй илэрхийлж байгаа. Би хин нэгний талаар өнөөдөр би муулаад хин нэгний талаар өнөөдөр би ашиг хонжоо байгаад хин нэгний нөтөрд халдаад байгаа юм огтхонч биш. Нийгмээр нь Монгол улсын залуусын амьдралыг бүтэн төвж байгаа эрүүгийн гэмтрэгтний талаар би ярьж байгаа. Мянган 82 хүнээс дүгнэлт аваад тэгээд төрийн өндөр албан тушаалтангууд энэ нэг номер энэ нэг хоёр номер та нар ч өөрсдийн 90 минутад цоллоолоод хаач хүмүүс биш та нар заяа одоо бол улс орны чи амьдрал ямар байгаа Ахмадууд чи амьдрал ямар байна энэ залуус иргэдийн чи амьдралыг энэ захин мөрөдөд одоо залгиж байна энэ бүгдийн талаар та нар дуурдаг энэ бүгдийн талаар ажил хийж чаддаг болсон хойно та нар өндөөл заяа үхсэн элдэнц гэж юм л та нар ямар автомашин уу та нар ямар өндлөд ордог. Он залуу одоо мондөг үнэтэй автомашин бол тэр бомын үнэтэй автомашин бол одоо тэргүүлдэ гэж ярьж болох байх. Яг хачир дээр ийм л байгаа байхгүй юу хойж нөө. Ямар олон залуусын амьдрал тамийн догоонд орж ямар олон ээжүүд ямар олон бяцхан зүрхүүд өнөөдөр хагцал өнчрөл үтсэн билээ гэдгийг ер нь тооцоож үздэг хүн байдгийм үү? Үний юм чи энэ штэ. Монголын шүүхийн нүүр царайг бид нар өнөөдөр монголчууд бүгдээр харсан. Би тэр үед лайв хийсэн бараг 900 мянган хүн үзсэн байгаа. Харамсалтай шийдвэр гарсан. Өнөөдөр яавал Монголын залуучууд сайхан амьдрах, ажил хийж хөдөлмөр сайхан амьдрах ёстой. Эх орондоо байхгүй дөрвөөд Монголын залуучууд хэдэнд 200-300 мянган гадаад ажиллаж байгаа нөхцөл байдлыг чинь хор уршиг ерөөсөө захин мөрөдөд одоо мөн давбуураад асар хэмжээний өрөнд орохоороо эх орондоо байж чадгүй өрөө төлөхөд гадаад одоо үйл хамаа хэдэж байгаа залуучууд зөндөө байгаа. Үний юм чинь энэ шүү. Би муу нэртэй дуу тастай үнэн. Хар багасаа сахилахгүй өснө үнэхээр үнэн. Би тийч хотлоо ярихгүй. Хэрийг хар танслаач вэ, мууч вэ, муухач хүн бэ? Зөв зүйлийн төлөө дуурж байгаа нөөдөр би нийгмийнхээ төлөө ирээдүйн хойж байгаа төлөө дуурж байгаа гэж бодож байгаа. Тэрээс өнөөдөр би үгүй яг үнэн гэлгэд нэр пянгийн залуус дийлэхгүй байхгүй юу? Тэгээ одоо энэ өсвөр насны хүүхдүүд чинь тоглоомонд ороод сүрээд балраад хар тамхинд ороод ингээд баларж штэ энэ тэнд ойрч хуруу гармаараа таслуулаад янз бүрийн химийн бодис хэрэглээд янз бүрийн аимшигтэй одоо мөс гэдэг аимшиг бодисыг хэрэглээд ингээд
явж байгаа улсууд чи ихэнх нь захин мөрөдөд одоо мань давбараад амьдралдаа алдсан ийм улсууд байгаа шүү. Энийг яагаад бодохгүй байгаа? Энийг яагаад хууль ёсны байгууллага энэ гажиг шалгалтаа манайхан гөлгийг ой. Ямар олон залууч 99.11 гэдэг алтан шахуу дугаар шүү. Ойлгож байна уу? Асар үнэтэй хэр оргийн олигарх бизнесмэнэд худалдаад авах хэмжээний дугаар биш ээ. Жирийн иргэн бол мөрөөдөө Женева наснда баг өөрийнх нь нас туусаад миний хүүгийн нас туусаад тэрний хүүгийн нас туусаад хөдөлмөрлөж авч чадхааргүй мөнгийг ийм богинохон хугацаанд босгоод ийм аимшигын дугаар ийм үнэтэй машин тансаглал автомашин усны дугаар нь тэр бүм хэдэн зуун гарц болчихсон гэ бодолтой. Ийм этгээдийн даа шүглэгдэх хууль ёсны байгууллага ягаад ажлаа хийхгүй байгаа? А? За ийм байх шүү манайхаа. Тэгээ одоо сонгуул болоход ард түмэндээ хайртай болд дөө эднэр баг л гэрчээ очиод би өстой 0-6 бүксэж ячаад тэгээ танах ямар хоолт байгаа. Өнөөдөр танаас сайхан гулээ шийчих 12 өглөө мах аваад гийг ухаан нэг юм ярь наад очин. Зүгээр ард түмний хотоодор тоглоод сурчсан байгаад байгаа байхгүй ойлгож байна уу? Үгсэн чи та нар ирэнтгээ шалгуул хараа болоогүй та нар заяа. Энэ 2027 оны сонгуул гэхдээ ямар ч сан ерхийдчил сонгуул Монгол ардын намаас гараас олж бодож байгаа. Би альцсан намаас бити гараас олж бодож байгаа. Нөгөө шудраг ёсны ерхийдэг одоо ерхийдэгч Монгол улсын ирээдүйн ерхийдч Норвегийн алтыг тавьчихжээ зургийг үгсэн баасаа. Наад чи МСС-ийн байранд амьдардаг наад нөхөр чинь заяа ойлгож байна уу? Ухаан удаг ордын шалгах төр ороо байгуул ихээр наа чи нэг номерд эсэргүүцдэг этгээд байхгүй юу наад. Норвегийн алтын чинь хоньны айс нөмөрсөн чон заяа. Би бол үннийг хааштай хэлнэ. Одоо сосор барамгүйд Монгол улсын гавья дуучин биз дээ тэр чинь дуу дуулдад бид доргийн цагаасаар ингээд дуу байдаг. Артын сэтгэл санд хоногдсон сайхан дуу байдаг. Дуу сайхан дуучин муухай. Яг үнэн шүү. Сосор барам ямар хөрөнгөөр арт кино театрыг худалдаад авчдгийг. Өмч хөвчд гэдэг ямар арьсны алт энэ хэлбэг дөржийн хүн сөргөтөнгүүд өнөөдөр арт кино театрыг аваад бас цаашаа худалдсан баг. Тэр бүгдийг ягаад шалахгүй байгаа? Арчлын гэрээгээ гэдэг юм авлаа мавлаа гэдэг арчсан намын хүн сүгнүүд одоо сошиалар нэг гэрээгээ барьсан 6 авахлаа тавьгаад селбэрээ тавьгаад байгаа шүү дээ. Үгсэн нохоон гожоонод хэвчээ үгсэн эрдэнцгийн чинь та нарыг арчлын гэрээгээ мэрээгээ үгсэн баасны чинь та нар вэ? 2000 энэ улсуудын дотор нь ерөөсөө цадаж ханахгүй албан суудлын тэмцэлд албан суудлын шунал хөдөлгөөл явж байгаа улсууд байгаа байхгүй юу? 2027 онд ажилсан намаас иргэдч авчихсан 2028 оны сонгуульд ажилсан намаас олон суудал авчихсан төр барьчихсан гэсэн хизээж бүтггүй мөрөөдөлтөй хөдөлгөөл явж байгаа нохоон гүлгэнүү заяа. Ань үнэнгийг хэлчихье. Ажилсан намд өдөртөө нэг ширхэгч хүн байхгүй шүү нэрээ. Дандаа нохоон гожигдоонууд. За юм биш үү ингээд бачимдахгүй ярих, бачимдахгүй байх ямар ч арга байхгүй. Үнэн мөннийг бол цаг үргэлж хилээд явна. Зөв ирээдүйн хоож болсон залуус хүмүүсийн амьдралыг аврахын төлөө бол цаг үргэлж лайд тэмцэж байгаа. Миний тэмцэл бол зогсохгүй. Өнөөдөр миний дагагч бол өдөөс өдөрт өсөж байгаа боловч хизээ нэгэн цад удахгүй 100 200 мянган дагагчтай болчихноо би заяа санаа зовлтгоо. Тэгээд хүссэн үсээгүй хэдэн 100 мянгуулаа үзээд үнний дуу хоолой болоод цаг тухайд нь болохгүй бүтггүй асуудлыг арга хэмжээ шүүгдүүлээд арга хэмжээг нь ахуулаад явах бүрэн болцоо надад удахгүй ирнэ гэж би найдаж байгаа. Тэгээс би өнөөдөр ингээд илүүдээ гарсандаа ингээд солиороод байгаа юм огт биш. Яг нийгмийн болохгүй бүтггүй байгаа асуудлыг би ярьж байгаа штэ. Одоо яах альсан намаас ерхэлж гарах юм бол захиагийн хэлбэг дэрж энэ сайхан бэлэг мэлэг хулгайчууч Монголд орж ирэн заяа ганцхан хүний тэрийг хүлээж байгаа улсууд. Тэгээс өдөр Монгол улсын ерөнхийлөгч байсан ерөнхий сайд тагнуулын төв газарт би хандаж хэлж байгаа шүү. Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайд байсан этгээдүүд Монгол улсын төрийн нууц руу гар орж нүд дүрсэн энэ улгайчууд улсын нууц задруулаад яваад байгаа биш үсттэй. Энэ улсад энтер бодын шогмоор хайж оруулж ирээд шудраг шүүхийн өмнө зогсоогооч гэдгийг шаардж байгаа. Цаг үргэж алхам тутамдаа шаардна. Олон улсуудын дургуг хүрж байгаа л да аргагүй л дээ миний хаяг явахгүй байгаа нь аргагүй. Өнөөдөр зүгээр нэг 4 хүнтэй шинээр фэйсбүүк нээсэн хүний хаягтай лайв хийж байгаа юм шиг л одоо харагдаж байгаа. Хүмүүст бол та нарын нүдэнд 4-5 хүн боловч цаанаа хэдэн зуун хөдөлсөн байдаг байхгүй юу? Энэ аяйгуу заваа хүнийг зогсоох гэж, хүний дуу хоолойг дасан зогсоох гэж, хүний ихэнд хадах гэж дэндүү аимшигтай сошиал төлөвлөж байгаа байдлыг харуулж байгаа. За юм биш манайха шеэр гэдэг өгөрөө.
Алхам тутамдаа лайв хийгээд явна. Алхам тутамдаа үнэн мөний төлөө дуу хоолой явна. Арга хэмжээг нь бол алхам тутамдаа ахуулна гэдний төлөө явж байгаа шүү манайха баяртай.